За сайн байна уу? Өчтөр нэг Жокобой задлж байгаа өвчлээ хийсэн шүү дээ. Танаа гарчигнаас хараад мэдсэн баха л та. За би одоо фигүүрнүүдээ оноо өгөөд одоо ингэ яг хэр санагддаг вэ? Тэгээд яг хаанаас авсан бэ? Хэр хүнтэйг нь хэлнэ. Яг энэ фигүр шилдэг ихтэй гоё фигүр шавтаад. За энэ Такашигаар эхлэе. За энэ Такаши бол манай найз зөвхөн манай нүуний өчтөр орсон. Өмнө нэвчлэн дээр орсон найз маань гэсэн миний төрсөд рүүс би нэг мэдгүй үнийг 8-5 гэж байгаа. Энийг л харахад нэг төрсөн өдрөл бодогдтыг. Хан хэдэн нөхөө гэвэл нэг 10-5 маа гэл. Тэгээд би энийг хаанаас авсан бэ гэвэл манай найз зугаас авсан болохоор би төдийч мэдгүй. За одоо дараагийнх руу оръё. За энийг бол энэ хоёр бол нүуник би өмнө авч ирсэн сар марын өмнө жилүү. За хэдэн оноо өгөх вэ гэвэл нэг 10-9 яа дүүлэх юм амар гоё харагдчихсан. Харин үнэ нь бол ердөө 10,000. Гэтэ одоо 20,000 болсон байлээ. Тэгээ би хаанаас авсан бэ гэвэл манай найзын яг гэрийн юунд дэвтий соёлтой хатон гэдэг лүү. За замаагүй. Тэрнийх нь яг ингээд Сейлмартаас авсан байхгүй юу? Тэгээд би энэ ээжээс гуйж авсан байхгүй. Ээжтэй бид тэрийг авч явж байхдаа ингээд амар хуурч муурлаад. Тэгээд энийгээр тэргүй. За дараагийнх нь Люфи. Найзах маань нэг тусан даахгүй. Тэгээд тэрэндээ нээжсэн. Тэгээд ээжээс би нэг 30,000 гуйгаад нэг авсан байгаа. Энийг би авчаад бүр амар баялж ийсэн, бүр энэгээр бичлэг хийжсэн. Тэгээд энийг харах бол нэг яг тэр үе бодогдтiin. Тэгээс энийг бас ингэж хэдэн оноо өгөх вэ гэхээр 10-7 яа дүүл энэ гой харагдаж байгаа болохоор өмнөд энэ ингэж наалдтай. Гэтэ би наалд ингэж тасалтай. Гэтэ би ингэж яатсан. За хамгийн сүүлийнх бол энэ Рингоку. Энэ Рингоку бол би хэдэн хоногийн өмнө хэдэн сарын өмнө авч ирсэн. Яг энэ дараа буцаад хоттой ирэхдээ энийг авсан. Тэгээ энийг авахтаа нөгөө нэг энэ бараг 1000 эсхтэй. Тэгээ манай гэрийн тэр авайлаадаг болохоор яамаа. За. Тэгээд энийг нь 25,000 гэж хэлсэн баха. Тийм 25,000. Тэгээд энэ хаан татдаг вэ штэ нэг цам гарвын яг дитми яг хажууд байдаг нэг дэлгүүртэй нэг зарж байгаа. За ингээл одоо зааштай